Карина Монгол хүнтэй буюу Монгол уран нугарагчтай хамтарч ажилласан байна. За нэг шилнийхаа загварыг Зэн гэж нэрлсэн байлээ. Тэрийг би самсаргуу судалж авч аваад олцсон. Сайн уу? K-pop Arukагийн YouTube сувагт тавтамаар л өнөөдөр 3 төрлийн сэдвийн талаар ярилцсан. За нэгтгэх нь болохоор Карина Монгол хүнтэй буюу Монгол уран нугарагчтай хамтарч ажилласан байна. Бас ингэж хамтарч ажилласан Gentle Monster-ын талаар бас мэдээлэл боيو товчхон бөгөөд маш хэрэгтэй мэдээллүүдийг өгөх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ер нь бол Gentle Monster хэрхэн алдартай болсон, бас Jenny-тэй хэрхэн хамтарч ажилласан талаар бас ярилцах болно. За хоёр дахь нь болохоор яхаарахгүй Easy comeback хийснээс хойш нэлээд шуугуулж байна. За гурав дахь нь болохоор за яхаарахгүй BTS хамтлагийн гишүүд зэрэгээсээ халагдж байгаа. За одоо ганцхан гишүүн дутуу байгаа. Ингээд аль биесээр BTS ерөөхдөө дараачийн comeback эргээ ирээл таялан тоглолт руугаа орж байгаагаа ер нь бол мэдэгдэж байгаа. Тэгээд армичуудаа бас баярын мэд хүргье. BTS саяхан 12 жилийн баяр болсон байгаа. 6 сарын 13-нд. За одоо ийм сэдвүүдийн талаар ярилцсан. Тэгээд бичлэгийг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Ойрт миний амнаас бол маш их Монгол хүнтэй хамтарч ажилласан Монголд ирэх гэсэн зүйлүүд яригдж байна. За одоо яхаа аргагүй 6 сарын 21-нд бол Тая Эли супер концерт тоглолтын голлох уран бүтээлч болох гэж байгаа. Тэгээд одоо хэдхэн хоног үлдсэн байна. Тэгээд бүр амар огшилттай байна. За 6 сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын тасалбарыг Shopee-гаас Gentle Monster бол ер нь дахин давтагдашгүй. Тэгээд ер нь маш цөөн тоогоор дахиж бараг гаргаж ирэх боломжгүй тийм шинэ бүтээлийг гаргаж ирдгээрээ маш алдартай. Тэгээд энэ удаад Каринаг сонгож ажилласан байлээ. Карина ингээд болон Bratz ингээд хоёр ингэж уран нугарлалтын хэсгийн тийм сцен буюу рекламын хэсэг байсан. Тэр дүрс бол Монгол уран нуграачийн дүрс буюу Пилатесийн багш, йогийн багш, тэгээ Монгол уран нуграач, тэгээ дэлхийн хамгийн том циркийн нэг болох Нарны циркэд бүр 10 жил буюу 2010 оноос 2020 онд ажиллаж исэн. Од гэрлэгчийн юм хөдөлгөөнийг ер нь бол ингэж 3D байдлаар ингэж суйрлуулж авсан гэж хэлээ. Үнэхээр мундаг хүн байлээ. Би бүр ингэж хараад үнэхээр биширсэн. Gentle Monster-тай хамтарч ажилладаг юм зураг авалтын видеог хариуцдаг продюсер. За энэ хүчин Instagram-аас Instagram-аар ингэж ер нь бол санал илгээсэн гэсэн. Бидэртэй хамтарч ажиллах уу гэд. Продакшны хүнтэй ерөөхдөө ямархуу хэм маягтай, ямархуу ингэж дүрс уран нугралтыг хийх вэ гэдгийг маш олон хөдөлгөөнүүдийг хоорондоо ярилцаж ингэж зохиосон гэж байгаа. Тэгэд яг энэ бид бүдний үзэж байгаа яг энэ хөдөлгөөн дээр тогтсон байгаа. Одоо өөрөөр хэлбэл 3D загварчлалын үндэс суурь нь бол Монгол хүний уран нугралтын энэ хөдөлгөөн гэсэн үг. Од гэрлэгч бол энэ дээр хөдөлгөөний найруулагч болон 3D загварчлал дээр нь ингэж хамтарч ажилласан байлээ. Тэгээд өөрөө бас ийм том компанитай, ийм Gentle Monster тийм маш хариуцлагатай ийм лаг компанитай ажилласанд өөртөө маш их сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Тэгээ студид дээр очиж 3D зураг авалттай оролцсныхаа дараа хэсэг хугацааны дараа видео аль биесны видео зураг авалт дээр нь очисон буюу Каринатай уулзсан гэж байгаа. Тэгэхээр Каринатай ингээд Монголын уран нуграач хүн мөр зэрэгчж хамт ажилласан байх нэ. Тэгээ би Карина ямархуу байсан бэ? Каринатай тавуулцсан уу гэсэн чинь надад яг энэ видео болон энэ зураг хоёрыг илгээсэн. Тэгээ Карина үнэхээр хөөрхөн байсан гэсэн. Тэгээд бас нэг зүйл нь Gentle Monster үргэлж шинийг эргэлхийлдэг. Энэ удаадсан Монгол уран нуграачийн энэ хөдөлгөөн тэдний анхаарал буюу одоо инновацлог шинэлэг байдалд нь яхаа аргагүй төгс зогтсон. Одоо ийм цүнхний оосоор ийм жижигхэн мини чихмлүүд болон ийм жижигхэн цүнхэндээ үүдэг зүйл бол маш модонд орж байгаа шүү дээ. Яг тэрийг Gentle Monster маш сайн анзаарсан учраас бас ингээ Bratz-ийн хөөрхөн куклтэй гаргаад хажууд нь ингээд жижигхэн цүнхтэй ингээд хөвгддөг юу хийж байгаа нь бас үнэхээр шинийг эргэлхийлсэн байсан. Очиг араам тэгээд одоо зүрхийн хэлбэртэй тийм араамууд хэлбэртэй харааны болон гоёлын шилүүд тэр яхаа аргагүй юм бол үнэхээр зоригтой буюу Bratz-ийн өөртөө ихтэй байдлыг маш сайн өвлөж Gentle Monster үнэхээр сайн тусгасан байна. Одоо энэ зууны баг мод бол тэр чигтээ Lavabo болон одоо Gentle Monster-ийн шил болж хувирч шүү дээ тий. Gentle Monster-ийн шил ер нь бол 700 мянгаас сая 700 мянган хооронд байдаг. Тэгэл 900 сая 200 морцоо гэдэг нь янз бүр байдаг. Энэ удаад ерөөхдөө бас нэлээд үнийн дүн боломжийн байна гэсэн тийм юу бол байсан.
бид ер нь Gentle Monster гэдэг тийм брендинг мэддэг ч гэсэн нэрийг яг яаж үүслэг бол ерөөсөө мэдтгүү. Ер нь бол угаасаа Gentle Monster-ыг Jenny гаргаж ирсэн нь бол үнэн. Гэхдээ би ер нь бол харахад Jenny 3 удаа ажилласан. Гэхдээ дандаа одоо тэгш тоотой онуудад хамтарч ажилласан байлээ. Дандаа 2 жил өмжөөд ажилласан. Тэрүүгээр нь бас дараа жил ер нь Jenny-тэй хамтрах магадлал өндөр байгаа ах гэж бодож байна. Gentle Monster анх 2011 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд ерөнхийдөө орон нутаг буюу жижиг хэмжээнд ерөнхийдөө үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэгээд 2013 оноос 14 оны хооронд одоо K-драмчтай хамгийн сайн мэддэг Оддоос ирсэн чи гэдэг кино гол дүрийн эмэгтэй жүжигчин буюу Солонгост K-драмда нэг ангид хамгийн өндөр үнээр тоглогддог нэгдүгээр байранд ирэмблэгддэг жүжигчин маань киноны үйл явцад битүү ингээд Gentle Monster-ийн шилээр ингэж өөрийгөө гойсон юм байлээ. За тэгээ хүмүүс ёо энэ шил үнэхээр гоё юм байна гэд дэлгүүлэх нь очиод үтсэн чинь шоконд орсон гэж аахгүй. Юу гэсэн чинь өөдөөс нь одоо нурааж байгаа барилгын хэм маягийн загвар байсан. Одоо ингээд ханан ингээд нурцсан байгаа зү. Тэгэд гайхсан. Энэ нь өөрөө Gentle Monster анхнаасаа юм инновацлог байхыг тэр кинонд зөөсөн бүх шилүүдийг ингээд ирэмблүүлээд ингээд тавьсан 250,000 вон, 230,000 вон гэд ингээд зөөсөн бүх шилийг ингээд тавьсан. Яг тэр шилүүд нь бас амар эрэлт хэрэгцээтэй болоод тэгээд дэлхийдсэн ерөөдөө нэлийн бас танигжиж эхэлсэн гэж байгаа. Тэгээд ер нь хамгийн анхны энэ Gentle Monster-ыг ингээд супер сучилсан хүн бол яхаа аргагүй манай энэ жүжигчин байгаа. Тэгээд 20 оноос Jenny-тэй хамтарч ажилласан бол хамгийн зөв алхам байсан. Энэ нь маш их хүмүүсийн брендинг мэддэг болсон. Тэгэхээр Gentle Home гэд байгаа 5 загвар тэгээд 3 тийм зүйлт нүдний шилийн зүйлтийг ингэж тусгаалan гаргаж ирсэн. Төлөвлөсөн байсан бүх загварууд нь дууссан. Тэнгүүтээ бүр ингэ хүмүүс дахин санал хэлсэн гэж аахгүй. Дахиад энэ Jenny-гийн Gentle Home гэдэг тийм загварын брендийг авахыг үнэхээр хүсэж байна гэд маш их хүсэлтээр дахин ингэж үйлдвэрлэгдээд дахин гарсан чинь дахин ингэж зарагдцсан. Бас нэг загвар нь болохоор 1996 гэдэг тийм загвар байсан. Өөрийнхөө төрсөн оныг энэ шилийн ха загвар дээр ингэж нэрлсэн байгаа. Тэгээд бас яг үнэнгээ хэлэх юм бол Jenny надад ингэж гоёлын буюу одоо өдөр тутмын ингээд шил зүүх тийм соёлыг бол надад Jenny зааж өгсөн. Тэгээд им зүйлт мүүлтийг би ер нь бол хизэж сонирхтгүй байсан чинь Jenny-гийн гаргасан загвар учраас нэр амар супер ингэж инфлюенс хийж байгаа байхгүй юу. За 22 онд бол Gentle Garden гэдэг тийм коллекшнийг гаргасан. 7 төрлийн загвар, 3 төрлийн харааны шил, 3 төрлийн энгийн шил буюу нэг кристалл буюу одоо Jenny-гийн үндсэн бүр амар тулж ажилласан загвар буюу хамгийн үнэтэй тооцогдож байгаа. Сая 680,000 төгрөгийн үнэтэй тийм загвар байсан. Тэр загвар нь маш цөөхөн тоогоор гарч ирсэн. Хурдам зарим дэлгүүрт бүр нэг хүн 3 ширхэг шил авах боломжтой. Энэ шилний нэр буюу одоо энэ Instagram-ныхаа нэр буюу энэ шилний нэрийн утга нь болохоор Jenny-гийн нүдээр ер нь ертөнц ингэж харагддаг. Jenny-гийн нүдээр ерөөхдөө ингэж харагддаг гэдэг утгаараа. Гэтэ яг шилний загвар дээр ийм шилний нэртэй байна гэдэг чинь өөрөө бас амар зөв тактик байгаа байхгүй. 3 дахь хамтрал нь 2024 он буюу өнгөрсөн жил Gentle салон 11 төрлийн нүдний шилний хажуу талаараа charm буюу ингэж хатгадаг, шууд хийчдэг тийм чимэглэлтэй байсан. Тэгээ Jenny үнэхээр capybara. За энэ capybara-ийн тийм чимэглэлтэй байсан. Capybara-ыг ингэж charm-ууд хийчдэг яа. Тэр савлгаа бодвол тэр бүгд бүр үнэхээр нэг тийм гоё тий үнэхээр хөөрхөн. Тэгээд ер нь бол ийм charm гаргаж ирж байгааг бас л Gentle Monster бараг нэлээд түүчээ болсон баха. Тэгээд тийм charmтай шилтэй бас болох юмсан. Энд чинь яаж байгаа юм limited edition цөөхөн гардаг учраас бас олддгүй. За нэг шилнийхаа загварыг Zen гэж нэрлсэн байлээ. Тэрийг би самсаргүй судалж авч аваад олцсон. Тэр Jenny ингээд зохиожсэн зүйлүүд дээрээ ирээдүйд гарах дууныхаа нэрийг бас үлдээчдэг юм байна штэ гэдэг тийм баримтыг бол олсон байгаа. Манай хүн бол үнэхээр capybara-д бол туртай. Capybara like Jenny гэдэг дуунаар capybara-г оруулсан. Ice cream гэдэг дуун дээр бүр capybara-тай луун хувааж идсэн хүнсэн. Бүр зарим нэгэн блинкүүдээс илүү их азтай хамаа энэ capybara. За цөмөрө дараагийн сэдвүүд рүү орцгоё. Дараагийн сэдв болохоор Itzy 6 сарын 9-нд comeback буюу эргэн ирэлтээ хийсэн. Шоугөлжин K-pop чартуудыг ихэд шин бүтээл нь өмнөх бүтээлүүдээс нэлээд ялгаатай шинэ хэм маяг, шинэ өнгө төрхийг харуулсан. Тэгээ надад болохоор ерөөдөө Born to Be хэм маяга илүү бариад авсан байна. Wanna Be биш яг Born to Be гэх нэлээд бариад авсан байна. Үнэхээр зөв ажилласан байна гэж бодож байна. Яг дэлхийн альбомны iTunes-ийн чарт дээр энэ
одоо эцгийн альбом 1-р байр эзэлсэн нь одоо ингээд 4-р үеийн охидын хамтлагийн хамгийн анхны тохиолдол буюу ингээд эзэн анх удаа Шкотыг эвдлээ. Энэ дууны утга буюу энэ альбомны утга нь ерөөхдөө бол эмэгтэйчүүдийн эрх чөлөө өөртөө итгэл сэтгэлийн дэмжсэн тийм хүчрхэг байгаарэ гэдэг тийм уран зориг өгөх мессеж өгсөн дуу байдаг. Тэгээд эзэн хамтлагт баяр хүргье. Армичуудын хамгийн том баяр болох BTS хамтлагийн 12 жилийн баяр болон BTS хамтлагийн бүх гишүүд ингэж цэргээс халагдсан. За ерөөхдөө бол Jin, J-Hope хоёр бол 2024 онд аль хэдийн цэргээсээ халагдаад ерөөхдөө comeback-ийн үйл ажиллагаа явуулжсэн. Тэгээд 6 сарын 10-нд буюу RM V хоёр цэргээс нэгэн зэрэг халагдсан байгаа. Буюу 6 сарын 11-нд Jimin, Jungkook хоёр бас цэргээс ингэж халагдсан. Одоо 6 сарын 21-нд буюу одоо хэдхэн хоногийн дараа Suga нийгмийн үйл ажиллагааны ажилтнаар ингэж алт хааж ирсэн. Тэгээ албаасаар одоо цэргээс ингэж халагдах чаа. Ингээд ерөөхдөө BTS хамтлаг одоо бүрэн comeback хийх буюу одоо аялын тоглолт төсөө хийхэд бүрэн бэлэн болж байгаа. Урлагтаа ингээд маш удаан хугацааны засварлах авахгүйгээр ингээд сөөлжлөөд би нэгэн зэрэг ингэж цэргийн албаа хааж ингэж халагдаж байгаа нь миний хувьд ямар зөв тактиктэй бас армичуудад үнэхээр хайртай, урлагт үнэхээр хайртай ингэж харагдаж байгаа байхгүй юу? За энэ тоглолт дээр нь болохоор хамтлагийн бүх гишүүд ирсэн. Энэ болохоор одоо хэдэн жилдээ хэдэн сартаа хараагүй тийм тэгээд хажуу талаас нь бөө VIP судлаас BTS-ийн гишүүд ингэж харснараа үнэхээр гоё байсан баг. Тэс Монгол хүмүүс бас тэрийг очиж үзсэн мэлээ. Тэгээд BTS-ийн бас шинэ comeback-аар бүр үнэхээр цангаж ийн. Тэд маань бас үнэхээр их уран бүтээлтэй ингээд амар цангаж байгаа. BTS хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ингээд цэргийн албаасаар ингэж хаасан учраас энэ бол үнэхээр зөв үлгэр дуурайлал. За тэгээд ер нь бол яг иймэрхүү зүйл болсон маш их мэдээллүүдийг ярих хүсэж байгаа гэсэн үүний артлах edit гэдэг зүйл бол үнэхээр чанга идэг. Тэгээд ойрт бол үнэхээр ачаалтай байсан. За тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусчихин. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Туудахгүй уулзъя.